Хот хөдөө орон нутгаас ирж суралцах оюутан залуусын тоо жилээс жилд нэмэгдэж улсын нийслэл нь иргэдээ багтааж ингэж чадахгүй байдал үүсээд дудаж байна. Улаанбаатар хотод эцэг эхийн хараа хяналтгүйгээр их сургууль нэрийн доор ирж архитдаг оюутан залуусын тоо нэмэгцээр байна. Угтаа бол хичээл номоо хийгээд явж байгаа хүүхдүүд байдаг ч сайнны хажуугаар сар гихчээр тэдний олонх нь Улаанбаатар хотод гадуур хог нус цэрэ хаяхаас эхлээд архитан согтуурч асуудал үүсгэдэг. Хүн амын хэд төвлөрлөөс үүдэн хотын төвжирэл утаа маш их төвшөнд очиод байгаа. Энэ үед хотоос оюутнуудыг гаргаснаар эрүүл мэндийн хувьд ч тэр олон давуу талууд гарна. Энэ тал дээр улсдаа бодиттой хувь нэмрээ оруулахаар ангаах шинжлэх ухаан үндэсний их сургууль, бодиттой арга хэмжээ авч өөрийн салбар шүдний сургууль, сувилгын сургууль, эм зүүн сургууль, 32-ын тойрог дээрх эрүү нүүр ам судлал зэрэг сургуулиудаа бүрэн нүүлгэхээр болжээ. Хотод үлдэж байгаа 7 объект 21,400 м2 барилгыг улсдаа 2020 онд бүрэн хүлээлгэж өгнө гэж зарлаа. Уг нь бол энэ асуудал бүрэн шийдэгдээд хэрэгжиж эхлэвэл 10,000 оюутан багш нарын хамтаар хотын төвөөс гарах нэ. Энэ талаар ангаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал ярих та. Тэгэхээр энэ зөвхөн нэг сургуулийн эмнэлэг сургалт явуулна гэж хүмүүс ойлгоод тийм биш ээ. Энэ бол мэдээж эмнэлгийн төслийн үйлчилгээ үзүүлэхэд маш чухал үүрэгтэй юм эмнэлэг. Өөрөөр хэлбэл Монгол улсад эмчлэгдэхгүй, онцлогдохгүй 30 гаруй төрлийн эмгэг байна гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний зорилго бол 50% нэг бууруулъя. Тэгээ мэдээж энэ Японы шинэ технологи ороод ирж байна. Тэгээд энэ эмнэлгийн төсөл батлагдаад бид нар Япон түншүүдтэйгээ ярилцаад энэ эмнэлгийг яавал хамгийн үр дүнтэйгээр ашиглах вэ гэдэг юм бид нар толгой ажиллаж гисэн л дээ. Тэгээ ерөөсөө энэ эмнэлгээ нэгэнт энэ эмнэлгийн зорилтоор 8 газар манай сургууль дээр өгсөн. Энэ 8 газар их сургуулийн кампус барья. Өөрөөр хэлбэл зохицол байдлаар хөгжиж явах санаа бол анх ингэж гарсан. Мэдээж энэ Японы засгийн газрын бусдын төсөлмж гэж байгаа боловч энэ бол Япон хүмүүсийн татврын мөнгө шүү дээ. Татврын мөнгөөр нь босч байгаа энэ бэлгийг бид яавал үр дүнтэй ашиглаж болох вэ гэдгийг ярьж байгаад бид ерөөсөө нэг сургуулийн кампусаа барих. Энэ эмнэлгийн үндсэн төсөв нь болохоор одоогийн өнөөдрийн аншаар нэг 175 тэрбум төгрөгийн өртөгтэй босч байгаа эмнэлэг. Гэтэл энэ кампус барихын тулд бидэнд асар хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Энийг одоо хаанаас яаж авах вэ? Энийг хинтээ уулзаж энэ хөрөнгө оруулалтыг татах уу гэж бид бол энэ дээр их ажилласан. Тэгээд үндсэндээ 17 оноос эмнэлэг маань 16 оноос баригдаж эхлээд хавраас сургуулийн ажлууд маань 17 оны хавраас эхэлсэн. Энэхүү төслийг Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр барьж байгаа ба барилгын ажил 70% та явагдаж байна. Засгийн газраас ямар нэгэн хувь нэмэр оруулаагүй. Мөн энэ 2018 оны эхний 2 дугаар улиралд эмнэлгээс эхлэн ашиглалтад орохоор төлөвлөгдөжээ. Монгол улсад 30 төрлийн эмгэг байдгаас 50%-ийг бууруулахын тулд эхэлж эмнэлгээ барьсан байна. Эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн Японоос оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх ба эмнэлэгтээ Японы мэргэжилтнүүд болон эмч багш нарыг ажилуулна. Уг эмнэлэгт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхдээ менежмент хүний нөөцөөр олон улсын 3 сая орчим долларын буцалтгүй тусламжаар Японы Токушима их сургуульд сургахаар болжээ. 2019 онд оюутны байр нь ашиглалтанд орсноор арслантай гүүрний дэрэгдэх 2 байр сулрах нэ. Сургуулийн эмнэлэг байрыг нэг дор төвлөрүүлж өгснөөр хичээл таслалт, хоцролт, орой үдэш баар цэнгэний газраар явахгүй болно. Ангаах шинжлэх ухаан үндэсний их сургууль хотоос гарснаар бага дундаа ангийн сургуулийн хүрэлцээтэй байдал, машины зогсоол, авто замын төвжирэл зэрэг асуудлууд бага чигсэн хөнгөрөх болтой.